За guys юу яцхан цоошин төрлийн контентээр та бүхэнтэй уулзж байна. Юу ихээр бүгдээрээ эртний монголоор жоохон аялцгаая. Монголчууд эрт дээр үеэсээ яг ямархуу хүмүүс байсан юм. Бидний алтан уураг гэж хэлдэг тэр угсаатан хүмүүс ямар айхтар том хэмжээнд сэтгэдэг хүмүүс байсан юм бэ гэдэг талаар бүгдээрээ ярилцгаая. Ягаад вэ гэхээр миний анзаарч байгаагаар ер нь монголчууд өөрсдийнхөө аж амьдралын талаар кино, контент хийхээр ихэвчлэн дандаа ядарсан, зутарсан, зовсон, хуваагдсан, уйлсан, унжсан, амьдралын хатуу хөтөг туулсан дандаа тийм хүнд контентууд хийгээд байдаг. Миний энэ зорж байгаа зүйл бол яг эсрэгээр монголчууд ямар баян дансаг, ямар амжилттай, ямар өндөр стандарттай дэлхийн дээвэр дээр суусан хүмүүс байсан бэ гэдэг талаар өөрийнхөө олж мэдж судалж байгаа зүйлсүүдийг та хэдтэй хуваалцъя гэж бодож байна. Та хэд Марко Поло гэдэг хүнийг мэдэх бах. Энд дээр Netflix дээр гарсан Марко Пологийн цуврал байдаг. За тэн дээрээс бас үзсэн байж магадгүй зарим нь. Марко Поло бол яг Юан гүрний үед Монголд ирсэн хүн нь бол мэдээж үнэ. Гэтэ тэрнээс өмнө хар хором хотод бас Рубрукийн Уильям гэдэг хүн бас ирж исэн байдаг. Тэр хүний тэмдэглэл байдаг. Бүгдээрээ тэрийг бас дараа ярих болно. Хар хором хот ямар том хот байсан, Бат хаантай уулзаад ямар байсан, Мөнх хаантай уулзаад ямар байсан, тэр бүх дүрслийг бүр нүдэнд харагдтал гоё бичсэн байдаг. Бүгдээрээ тэрнийг бүр бол дараагийн контентыг хийн. За өнөөдөр Марко Пологийнхоо тэмдэглэж үлдсэн зүйлүүдийг уншицгаая. Поло бол угаасаа та мэдж байгаа Венецээс гаралтай худалдаачны хүүхэд яг Юан гүрний үед буюу Хувлаа хааны үед Монголд ирж исэн. За Марко Пологийн очсон үеийн Хувлаа хааны үе ямар байсан бэ гэж. Хувлаа хааны үе гэхэд Монголын удирдагчдын дунд мэдэгдэхүйт соёлын өөрчлөлт гарсан үе байжээ. Чингисийн дараа залгамжилсан хаан бүр өөрийн ноёрхож байсан бүс нутгийн соёл зан заншлын нөлөөнд автсан юм. Баруун зүгт Персийн захирагч нь Персийн шаах шиг болж, хойд зүгт захирагч нь Оросын Вангийн адил болсон бол дорндод Хувлаа Хятадын агуу соёл иргэншлийн нөлөөнд гүн гүнзгий оржээ. За энэ одоо яалчгүй том улстай болсон, гүрэнтэй болсон. Чингис хаан өөрийнхөө хүүхдүүдэд одоо United States of America гэдэг шиг мужуудад хувааж өгч байгаа тийм том улсууд руу хүүнэртээ газар нутгаа хувааж өгсөн. Гэтэ хүүнэр нь бол очисон газартаа ууссан байх нь соёлт нь Жүнгуо гэж хэлдэг те Хятадыг. Дэлхийн төв хэмээн нэрлэгдэх Хятад тэр үед дэлхийн хамгийн цэцэглэн хөгжсөн соёл иргэншил байсан бөгөөд Перс Османы эзэнт гүрний хүртэл хол хаяж ядуу хуваагдaltaй Европоос хол тасарсан байваа гэж. Хятад бол миний төсөөлж байгаагаар торгоны зам бол тулцсан, гарууд бол мөнгөтэй, цаас үсгцэн, дарь үсгцэн, олон юмнуудыг бүтээсэн. Хятад бол өөртөө дэлхийн төв улс гэж харж байгаа нь шүү дээ. Худалдаа 8-ны хувьд болон соёлын хувьд. Тэгээд дээрэс нь Хятад ч өөрөө 50000 жилийн түүхтэй гэж өөртөө хэлж байгаа тийм. За, Хувлаа хаан нийслэлээ говийн цүлдэх эртний Каракорум хотоос Хятадын нийслэл Пекин буюу Бээжин рүү Марко Пологийн бичснээр Камбулук буюу хааны хот руу нүүлгэн шилжүүлжээ. Энэ түүний Хятад соёлд улам бүр татагдаж буйн илрэл байв. Тэр үе гэхэд Хувлаа өөрийгөө нүүдэлчин зэрлэг гэж үзэх бус харин боловсрсон соёлтой Хятад язгууртан гэж үзэх болсон байлаа. Үнэхээр тэр анчин, дайчин хүнийхээ гадаад хэлбэрийг хадгалсан боловч дотор талыг нь хэрэм болон бугны үнэт арьсаар гойжээ. Мөн Чингисийн адил зугаа цэнгэлийн асартай байсан ч дээвэр нь алтдсан хулсаар хийгдэж тулгуур багнууд дээр нь Хятадын лууны зураг будагдсан байв. Түүний ордонч мөн Марко Пологийн тэмдэглэснээр үнэхээр гайхамшигтай газар байсан байна. Тэгэхээр хоодын чинс нэг юм гарч ирж байгаа. Би сүүлд Чингисийн музей үзээд Монгол судлаач нартай уулзаад явж байхад бол нэг юм ойлгосон. Луу гэдэг амьтан бол ерөөсөө ч Хятадын үндсэн амьтан биш. Дэлхийн хамгийн эртний луугийн олдвруудын нэг Монголоос олдсон байдаг. Тэгэхээр ямар ч байсан Монголын газар нутаг дээрээс маш их дийн заавар олддог. Монголчуудын хувьд бол ийм амьтан байсан гэдгийг эртнээсээ мэддэг байсан. Тэгэхээр монголчуудад луу дээрээсээ бүр дээр үеэсээ байсан гэсэн. Хүннүгийн гол модны булснаас олдсон 2 им жижигхэн 6 см хэртэй 2 лууг би бол харсан. Тэгэхээр яг би бол нэг одооноос юу гэдэг лууг хараалаа Хятадын амьтан. Монголчууд луу шүтдэггүй, монголчууд луу биш гэж зөв өнөө цагийн контентын тарих угаалтанд өртөхгүйгээр яг бүгдээрээ эртний олдвруудыг, археологийн олдвруудыг түүхээ ухах юм бол луу бол манад л амьтан байна те. За цааш явцгаая. Хятадууд эрт цагаас дайснуудаа өөрийн соёлдоо уусгах чадвараараа алдартай байсан бөгөөд Хувлаа хаан үүний тод жишээ болсон юм. Тэгэхээр одоо ерөөсөө л нөгөө соёлын бодлого, соёлын дайн, зөөлөн бодлого гэдэг юм чинь байгаа даа шүү дээ. Солонгост очисон монгол хүмүүс ингээ солонгос хүн шиг болчдөг. Хятадд очихоор ингээ хятад хүн шиг болчдөг ч юм уу. Бид нэр өөрсдөө яг би ингээ түүхийг харж байхад Монголын одоо энэ бэлчээрийн аж ахуйтай нүүдэлчин тайпын иймэрхүү хүмүүсийн нэг том сул тал маш сайн дасан зохицдог. Гэтэ энүүгээр өөртөөхөө үндсэн юм алдчихдаг. Бидний хэрвээ яг үг түүхээ бид нар өөртөө сайн мэддэг. Тэр үндснийхээ бахархал, уламжлалаа хэрвээ хадгалж чаддаг байх юм бол бид нар хэр оргийн хүмүүсийн тарих угаалтанд, соёлын бодлогонд нөлөөлөлд өртөөд байхгүйгээр айгүй бие даасан байж чадах юм шиг. Тэгэхээр Хятадууд бол тэрэндээ угаасаа мундаг гэж байна те. За одоо бүгдээрээ Бээжин хотын хааны ордны тухай уншицгаая. Камбалук гэж хэлж байгаа их хааны ордон. Та мэдэх хэрэгтэй жил бүрийн 3 сар буюу 12 дугаар сар, 1-р сар, 2-р сард их хаан Хятад нийслэл Камбулук одоогийн Бээжин хэмээх хотод оршин суудаг. Тэгэхээр өвлийн 3 сард Хувлаа хаан 12-1-2 сард энд ирж үйлчдэг байсан байх нь. Энэ хот улс орны зүүн хойд захад оршдог бөгөөд хааны сүр жавхлант ордон тэнд байрладаг. Харин одоо тэр ордон хэрхэн баригдсныг танд өгүүлье.
Тухайн үеийнхаа газрын зураг дээр байгаа дэлхийн бараг 60-аас илүү хувийг нь эзэлсэн тийм том гүрний захирагч хаан хүн ордныг нь төсөөлж байгаа зү тэ. Энэ бол дэлхийд дээр хизээж баригдаж байгаагүй хамгийн гайхамшигтай ордон байсан. Умард талаараа хойд талаараа гэсэн. Умард талаараа гадаад хананд тулсан, харин өмнө тал нь цэлгэр талбай бөгөөд түүгээр ноёд цэргүүд байнга зорчиж байдаг. Ордон давхаргүй бөгөөд бүхэлдээ газар нэг төвшөнд байрлсан. Харин суур хэсэг нь баг зэрэг өндөрлөгт баригдсан байдаг. Дээвэр нь өндөр, ханнууд нь алт мөнгөөр бүрсэн. Мөн тэнд луунууд, араатнууд, шувууд, баатрууд, бурхад болон бусад дүрслэлийг алт мөнгөөр урлан чимсэн байдаг. Ханын оройд хүрэх дөрвөн талаараа цагаан гантик шаттай. Эдгээр нь ордны үүд хүртэл хүрдэг. Одоо Чингис хааны музейг үзсэн бол хамгийн дээдлийн 9 давхарт нь Чингис хааны алтан хөш байгаа шүү дээ. Тэрний доор юм гантик чулуу байгаа шүү дээ. Тэгэхээр Хувлын хааны ордон бас тийм гантик чулуутай байсан байх нь. Ордны их танхим 60000 хүн нэг дор зооглож багтгууц том бөгөөд түүнээс гадна олон өрөө танхим бүхий нүсэр цогцолбор юм. За 60000 хүн хамтдаа зооглож хоол идэж багтана гэдэг чинь одоо ер нь Монголын том ивент холууд бол ихэвчлэн 1000-аас 1500 евро ярмаг руу байдаг том мөсөн ордог эдрийг харах юм бол тэнд бол арай илүү хүмүүс орох байх. Гэтэ тэдрээс хүртэл том байх нь шүү дээ. 60000 хүн нэг дор зооглож багтгууц том ордон байсан байна. Маш олон танхимуудтай. Бүтээн байгуулалтын гоо сайхан цар хүрээ чимэглэн хүн төрлөختний уран сэтгэмжийн дээд цэг гэж хэлж болохоор бай. За ер нь бол одоо бид нэг ингээл Дубайд ч бол ингээл 90 аммуултаа авдаг шүү дээ, тэ. Ямар өндөр байшин бэ? Ямар өргөн зам бэ? Ямар гоё юм бэ гэл тэ. Ер нь бол тухайн үедээ тийм байсан гэсэн үг байна шүү дээ. Дээврийн гадна талыг улаан шар, ногоон, цэнхэр зэрэг тод өнгөөр будагдсан бөгөөд маш нарийн лакан өнгөлгөөтэй учир болор мэт гялалцаж алсаас ч гэрэлтэн харагддаг. Дээврийн бүтцэн бат бөх тул үеийн үед мөхөхгүй гэж үздэг. За дотоод ордон ба хааны өмч хэсэг. Ордны дотор хэсэгт олон танхим өрөө бүхий барилгууд байрладаг. Тэнд хааны хувийн эрдэнсүүд, алт мөнгө, сувд, эрдний чулуу, үнэт тавг сав хадгалагддаг бөгөөд түүний хатад ордны хадагтай нар тэнд амьдардаг. Эдгээр өрөөнд зөвхөн хаан л нэвтрэх хэрэгтэй байдаг. За парк ба байгалийн цогцлбор гэж байна. Тэгэхээр Гадаана Гардентай хоёр ханны хооронд тансаг цэцэрлэг мод бот ургасан паркууд оршдог. Тэнд цагаан буг, бор гөрөөс, заар буг, төрөл бүрийн ан, гөрөөс, ховор хөөрхөн амьтад амьдардаг. Замууд нь чулуун хучилттай. Хөрснөөс баг зэрэг өндөр учир борооны дараач шавар ерөөсөө болдоггүй байв. Хойд баруун талд загас дүүрэн нуур орших бөгөөд хааны тушаалаар төрөл бүрийн загас оруулсан тул хаан хүссэн үедээ тэндээс ан авч болно. Нуур руу гол орж тэндээс гардаг боловч төмөр сараалцтай тул загаснууд нь гадагшаа гарч чаддаггүй байлаа. Тэгэхээр ер нь бол голыг голд нь хашаад нуур хийгээд тэгээ голоо цааш нь үргэлжлүүлж урсгасан. Гэхдээ загас наруудыг явуулдаг байх нь шүү дээ. Тэгээ бүх төрлийн загас нарыг авчирч тижээдэг. Тийм байсан байх нь. Тэгэхээр Монголын дээр үеийн хаадууд бол өөрийн гэсэн том castle-тай. Тэгээд өөрийнхөө ордныхаа хажууд үргэлж тийм poolтэй, хиймэл нууртай, тэндээ загастай байсан. Хүннүгэ үеийн том туйрууд ч тийм байсан, хар хуруумч тийм байсан. Ерөөсөө бүх л хааны ордон poolтэй байсан. Тэгээд бодхоор мэдээж Монгол өвөлдөө хүүтэй. Бүгдээрээ мэднэ те. Одоо бол Монголын ингээд гой барилгуудад нэг тийм гадаана poolтэй байр байдаггүй шүү дээ. Таиланд чиг, Бали шиг. Гэтэ Манайсын өвгдөөдс бол байрныхаа гадаа poolтэй байсан л гэсэн. Тэг зундаа жоох ашигладаг те. За ногоон уул ба орд харш. Ордны хойд талд нуурыг ухаж гаргасан шороогоор хиймэл уул босгосон бөгөөд энэ уул зааж нуураа ямар ч бас ухсан юм биш үү бүр. Ухаж хиймлэр нуур хийсэн, гаргасан шороогоор уул барьсан. Уул 100 орчим алхмын өндөр 1 милийн дөрвтэй. Энэ уул бүхэлдээ навч унана гэж үгүй. Мөнх ногоон моддоор бүрхэгдсэн байдаг. За тэгэхээр дээр нь мод нэмж тарьсан байх нь тийм. Хаан сайхан мод ургаж байна гэсэн мэдээ сонсмогцоо тэр модыг үндэс хөрстэй нь хамт авчирж энэ ууланд заавал суулгах зарлиг гаргадаг байв. Том мод байлаач заавал заануудынхаа хүчээр авчирч суулгадаг аж. Ийхүү дэлхийд дээр хамгийн сайхан модын цуглуулгыг бий болгосон юм. За тэгэхээр дээр үед ч одоо карамара машин байхгүй шүү дээ, бензинтэй том юмнууд байхгүй. Тэгэхээр үндсээр нь зөөж авчирна моддыг. Тэгэхээр бүр тойруулж ухаж агаад үндстэй нь аваад заанууд дээр ачаад Хувлаа хаан ордныхоо хойтлын хиймэл уулан дээр суулгадаг байсан байх нь шүү дээ. Мөн тэр уулын гадаргууг ногоон чулуугаар бүрхүүлжээ. Окей. За тэр уул бүр ингээ ногоон уул зөвхөн ногоон чулуугаар бүрхсэн уул байсан байх нь. Тиймээс мод, уул, байшин бүгд ногоонтой. Өөр өнгө харагддаггүй тул ногоон уул хэмээн нэрлэгдсэн байна. Ер нь яалчгүй энэ чинь барыг дэлхийн хаан байсан, дэлхийн эзэн байсан ч одоо ингэж одоо галзуурахгүйгээ яах вэ те. Энд уулаар ногоон чулуугаар дүүрэг. Дүү бүх дэлхийн хамгийн сайхан модыг авчиртай. Хаантаа мод ингээ авчрах хэцүү штэй. Заандаа ачаад авчир. За нэг иймэрхүү байсан юм байна. Окей. Уулын оройд бас нэг нь ногоон доторлогоотой тансаг ордон. Окей. Уулын орой дээр дахиад ногоон ордонтой. Guys, энэ Марко Пологийн яг бичсэн тэмдэглэл шүү дээ. Би ерөөсөө худлаа зөхиогоогүй шүү. Та нэрийг уншаад үзээрэй. Уулын оройд бас нэг нь ногоон доторлогоотой тансаг ордон байдаг бөгөөд мод уул ордон 3 нийлээд гайхамшигтай үзэсгэлэн бүрдүүлдэг. Үүнийг үзсэн хүн бүр гайхан бишэр сэтгэл ханамжтай болдог. Их хаан энэхүү үзэсгэлэн туул орд харшийг зүрх сэтгэлийн баясал, амралт тайтгарлын төлөө бариулсан гэдгээ. Хувлаа хаан жоохон чийл байхын тулд жоохон стресстэй байх үедээ гэд нэг гараад харъя гэсэн чи хоо болсон байхаар нь
уулвар. Ойлгож байна уу те? Зөвхөн ногоон чулуугаар бүр. Зөвхөн ногоон мод тарь. Ногоон ордон. Харахаар гоё юм. За, Камболук хотын худалдаа хүн амын тухай. Камболук руу дэлхийн бусад аль ч хотоос илүү үнэт ховор бараа, олон төрлийн эд зүйл, баялаг бүтээгдэхүүнүүд урсан орж ирдэг байв. Энэтхэгийн торго, алт эрдэнэс, мөн Катаин дотоодын үнэт хэдлэл бүгд хаанд, ордонд, хотын худалдаанд, ноёд ба баатруудад хааны армийн хангамжинд зориулагддаг байв. Тиймээс хот ба ордны хоорондох бараа солилцоо бараг тасарна гэж үггүй. За тэгэхээр ерөөсөө л битүү мөнгөний урсгал, битүү зах зээл, битүү бизнес ойлгомжтой. За Марко Пологийн тэмдэглэснээр жилийн нэг ч өдөр энд энгийн өнгөрдөггүй. Өдөр бүр хот руу зөвхөн торго ачиж орж ирэх 1000 орчим тэрэг байдаг. За торго ачсан 1000 одоо манайхаар бол машин те 1000 машин тогтмол орж ирдэг байсан байх нь шүү дээ. Тэдгээр торгоор алт мөнгөөр нэгсэн даав, хувцас болон бусад бүтээгдэхүүнийг хийдэг байв. Мөн энэ хотын орчмоор 200 гаруй хот оршдог бөгөөд жижиг одоо дүүргүүд гэсэн үг те. Тентхийн худалдаачид байнгын дээрч 8 хийдэг байжээ. За энэ бол ер нь бол 1300-аад оны үеийн Бээжин хотын буюу Монгол улсын нийслэл иймэрхүү байсан гэсэн. Яг нь юан гүрэн гэж хэлж байгаа. За цааш явцгаая. Их хааны зоог ба ордны ёслол. Хувлаа хаан яаж одоо зоог гэдэг бол хүндэтгэлийн хэлжтэй те. Хоолдог байсан бэ гэж. Яаж орой ол иддэг байсан бэ? Их хаан төрийн томоохон ёслолын үед зоог барихдаа өөрийн ширээг бусдаас өндөрт байршуулдаг. Тэр танхимын умард талд өмнө зүг рүү харцсан. Умард гэдэг нь хойд. Зүүн талд нь их хатан. За энэ талд нь бол хаттууд нь суун. Баруун талд нь хөвгүүд ах дүүс нь харин түүнээс доогуур суудалд нь цусан холбоотой хамаатнууд сууж тэдний толгой хааны хөлийн түвшинд байдаг байв. За тэгэхээр хүн чинь доошоо суухаар ч бараг 1 метр хэртэй өндөртэй болно шүү дээ. Тэгэхээр хаан бол 1 метр 20 өндөр дээр суудаг байсан байх нь байна. Бусад ноёд доогуур ширээнд эмэгтэйчүүд хааны хөвгүүдийн дүү нарын хатагтай нар түүнээс доогуур суудалцсан. За ер нь бол ингээл доошоогоо л явах нь шүү дээ те. Бусад ноёдууд нь доогуур ширээрөө суух нь, эмэгтэйчүүд доогуур суух нь, хааны хөвгүүдийн дүүнэрийн хатад бүр доогуур урагшаа суух нь байна. За тэгээд доош явчих нь байна. Цуснд холбоотой хүмүүсүүд хамаатнууд доогуур сууж байна гэсэн. Хаан бүх ширээг нэгэн зэрэг харж чадхаар байрлуулсан байдаг. За тэр хаан бол яг хоймортой суугаад бүгдийг нь харж яах нь шүү дээ, тэ. 6000 хүний зоог барьдаг. Тэр газрыг бүгдийг ганцаараа харж яах нь. Окей. Танхимын гадна 40,000 гаруй хүн хүлээж зогсно. Тэдний дунд хаанд бэлэг барих хүмүүс, гадаадын элчнэр, аялагчид бий. Тэгэхээр хаан дотор одоо томоохон ёслол хийж яхад гадаа 40,000 хүн. Тэр үчи Instagram байхгүй, story байхгүй. Юу болоод байгааг харж мэдэхгүй шавчдаг байсан байх нь шүү дээ. 40,000 бэлэг өгөх гээд гадаадаас ирсэн элчнэр, худалдаачид, бизнесмэнүүд, аялагчид. Танхимын хааны ширээний ойролцоо дөрвөлжин хэлбэрийн алт мөнгөөр гоёмсог сэлбэртэй ширээ буфе байрлана. Түүний голд цэвэр алтаар хийсэн том тавг, булан бүрдэн жижиг алтан савнууд бий. Эдгээрээс үнэт анхлын амтлагчтай дарсыг цутгаж хэрэглэнэ. Ширээн дээр хааны дарс, ундааны сав суулга байрладаг бөгөөд зарим нь 8-10 хүнд хүрэлцгүйц хэмжээтэй цул алтан савнууд юм. За одоо бид нар хул аяг гэдэг шүү дээ, тий. Бүр 10 хүн байж юу гэсэн үг юм бэ? 8-аас 10 хүн уух хэмжээний том аягнууд байдаг байсан байх нь. Тэгээд бүгдээр алтан, цул алтан гэж шүү бүр. Алтаар бүрсэн биш. Бүр яг цул алтан. Тэр ч одоо хэдэн килограмм байх вэ? Хэдэн килограмм алт байх вэ? Хатан наранч мөн адил хэрэглэнэ. Эдгээрийн үн цэнийг тооцоолох аргагүй бөгөөд хаан алт мөнгө үнэт эдлэлээр хийсэн эдлэлээр дэлхийн хамгийн баян хүн байлаа гэж. За, юун Илон Маск те, юун Сауди, юун Арабууд бүгднгээс нь татвар авдаг. Тийм хүн байсан байх нь шүү дээ. Хааны ордонд зочлон ирсэн гадаад хүмүүсийн суудлыг хариуцах тусгай ноёд гэж байдаг. За тэнд зохион байгуулагч нар зэбэнэр байдаг байсан байх нь. Тэд зоогийн үеэр байнга эргэлдэж үйлчлэгч нарт арх, сүү, мах, бусад хүнсийг зочдод цаг тухайд нь хүргэхийг тушаана. Хаанд хоол ундаа өргөдөг, ноёд торгон алтан алчуураар ам хамраа битүү боосон байдаг. За хаанд хоол унд өргөдөг, ноёд хүн болгоомч хаанд хоол барихгүй байх нь. Хажууд нь шивгчд байхгүй. Ноёдууд нь хаанд хоол өргөх нь. Гэхдээ энэ хүмүүс алтан алчуураар ам хамраа битүү боосон байх ёстой гэж. Энэ нь амьсгал үнэр нь хааны зоогийг хэртэхгүй байлгахын тулд юм. Чи алтан алчууртай хаанд хоол барьдаг байх ёстой байсан байх нь вэ штэ. Хаан хундгаа өргөх мөч болгонд бүх хөгжим зэрэг гიშгэлж, ордонд суугаа бүх хүн өвдөг сүгдэн гүн ёслох ёстой. Уухгаагүй штэ. Яг ингээ барих гэсэн чинь зүгээр л битүү хөгжим дуграал бүх хүн доошоо бүхийгөө л дөнгөж барих гэж штэ. Ойлгож байна уу те? Зоогийн дараа олон тооны жонглерчд, жүжигчд, урлагийн авиастанууд орж ирэн хаан болон ордныхныг зугаацуулдаг.
Ийхүү бүгд инээд баяслаар дүүрч оройн үзүүлбэр дуусмагч тус тусын өөрийн байр руу буцацгаадгаа гэж. За тэгэхээр ер нь бол ингээд урлагийнхныг авчираад манайхан ч одоо нөө шинэ жил тэмдэглэдэг шүү дээ, тэ. Ер нь бол тэр юм алдаагүй л явж байгаа юм байна. Бид нар ямар ч бас нэгээд урлагийн хүмүүсээ авчираад гой дуулал бүжлүүлээд гой хөвгчлөлтөөд ууж идээ тэгдэг байсан байх нэ гэж. За Катаин ард түмний будааны дарс. Катаин ард түмэн голдуу будааны дарс нэртэй нэгэн төрлийн ундаа уудаг. Энэ нь будааг халуун усанд нэрж олон төрлийн ангилан амтлаг зүйлтэй хольж бэлтгэдэг. Тэр ундаа тун тунгалаг, харахад үзэмжтэй, амтлаг бөгөөд халуун чанартай тул бусад дарснаас илүү хурдан согтоодог. Энэ будааны дарс гэх саке юм болов? Халуун чанартай тул тунгалаг. Тэгэхээр саке бол явчлаа шүү дээ. Маколи ч цагаан өнгөтэй шүү дээ. Хааны шуудан ба морин өртөө. Камбулук хотоос олон гол зам морин өртөө гардаг бөгөөд тус бүр нь өөр мужууд руу хүрдэг. Хааны элч нарийн аяллаа замд 25 милийн зайтай морин өртөө байрлана. 25 миль нь 40 км. Эдгээр том тансаг байр байдаг бөгөөд торгон дэвсгэр сайхан ор хэрэгцээний зүйлсээр хангагдсан байдаг. Хаан хүртэл очисон сэтгэл ханамжтай байх үз тансаг оромж байжээ. Тэгэхээр Юан гүрэн тэр чигтээ Монгол улстай тухайн үедээ бүр тэр чигтээ Евраз 40 км тутамд өртөөтэй байсан байх нь. Өртөө болгон дээрээ тансаг хотелтэй байрладаг байртай. Тэнд нь бүр хаан очоод буухад хүртэл тансаг. Одоо бүр юм сүлжээ буудал шиг те. Ерөөсөө тэр буудаг өртөө болгон бол тасархаа гоё тухтай байсан байх нь. Зарим өртөөнд 400 морь, заримд нь 200 морь бэлэн зогсож байдаг. Хэрвээ газар нутагт айл тосгон байхгүй бол хааны зардлаар өртөө байгуулж морьд байрлуулдаг байв. Тэгэхээр ер нь бол яг тухайн одоо мужийнхан захирагчтанд даалгачдаг байсан байна шүү дээ. Яг энийг гоё байр, гоё авч яв. 200-аас 400 морь гаргаж өг. Манай өртөөчд ирээд мэдээ дамжуулахад морьч нь амарцсан бэлэн байж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд хөнгүү газар байх юм бол хааны сангаас тэр өртөөг барьж өгдөг байсан байх нь. Эдгээр өртөө зам тээврийн системийн дэлхийн аль ч гүрэнд байгаагүй хамгийн том, хамгийн сайн зохион байгуулалттай сүлжээ байсан бөгөөд нийтдээ 300 мянган морь, 10 мянга гаруй өртөө байр ажилдаг байжээ. Тэгэхээр Төв Азийг дамнасан 10 мянган сүлжээ дэлгүүртэй юм шиг сүлжээ өртөөтэй франчайз бизнес шиг 300 мянган морьтой одоогоор бол 300 мянган машин түгэлтийн машинтай гэх юм уу те. Одоо юу гэх юм? Инчоны онгоцны буудал шиг битүү ирээл нисэл буугаал Дубай онгоцны буудал шиг ирээл нисэл буугаал битүү мэдээнүүд нааша цаашаа ингэж их явдаг байсан байх нэ. Ханжаава хотоос их хаанд жил бүр ирдэг их орлогын тухай. За Марко Поло. За ямар ч байсан зүүн өмнөд Азийн тэр хэсэг байна. Одоо би Кинсай буюу Ханжаава хот болон түүний харьяа нутгаас энэ нь бүх улсын 9-ний 1 хэсгийг бүрдүүлдэг. Их хаанд жил бүр төвлөрдөг асар их орлогын тухай өгүүлье. За Марко Полог хэлсэн үг. Юуны өмнө давс асар их орлого авчирдаг. Учир нь жил бүрийн нийлмэл дүнгээр үлэмж их мөнгө орж ирдэг. Энэ мууж тэнгистэй залгаа бөхөөд эрэг орчмоор олон нуурлаг намагтай. Тэнд 100 цагт далайн ус хатаж ширэгдэг. Тинхүү тэндээс зөвхөн энэ муужийг бус өмнөд хятадын 5 хаанд улсыг ч хангахгүй цэмзээний давсыг олборлдог. Тэгэхээр нийт газар нутгийнхаа 9-ний 1-тэй тэнцэх хэмжээний газраас авж байгаа олборлож байгаа давсаар 5 хаанд улсыг хангах хэмжээний давсны нөөцтэй болдог байсан байх нь шүү дээ. Энэ хот болон түүний харьяанд элсэн чихрийг асар ихээр үйлдвэрлэдэг. Мөн улсын бусад 8%-аарч адилхан. За одоо нөгөө 9 мууж байгаа шүү дээ том. Тэрний чинь 8-т нь ч гэсэн ер нь бол маш их хэмжээний элсэн чихэр үйлдвэрлэдэг байсан байна. Тиймээс надад олон хүн ярьсныг үнэн гэж үзвэл дэлхийн бусад бүх нутгийн нийлбэрээс илүү хэмжээгээр чихэр үйлдвэрлэдэг болов уу? Зөвхөн элсэн чихэр л гэхэд дахин асар их орлого авчирна. Бүх төрлийн амтлагчдын гайл өртгийн 3/1. Өөрөөр хэлбэл 3 ба 3/1% тэнцүү татвар төлнө. 33% татвартай байсан юм байна. Адил төрлийн бүх бараанд ч мөн адил татвар ногдно. Харин энэтхэг ба алс холын орнуудаас тэнгисээр ирсэн бараанд 10% татвар ногдуулна. Далаагаар ирж байгаа бомтор орж ирж байгаа бараанд 10% татвар, газраар явж байгаа бараанд 33% татвартай. Будааны дарс их хэмжээний өгөөжтэй. Нүүрсч бас тэгнэ. За тэгэхээр чинь нүүрс, дарс бүх юм эргэлдэж штэ тий. Мөн би урьд өгүүлсэн 12 мэрэгжлийн цех тус бүр 12 мянган ажиллах цэгтэй бөгөөд тэд хийсэн эд зүйл бүр дээр татвар төлөх учиртай. Асар олноор үйлдвэрлэдэг түүхий торго 10% буюу түүнээс дээш татвар төлдөг тул бусад олон зүйлийн адил үлэмж орлого авчирна. 12 мянган ажиллах үйлдвэрийн цех байсан байна. 12 мянган үйлдвэрийн цех. Тэгэхээр ер нь харах юм бол Марко Поло яг Юан гүрэн тэр том хотууд, татвар, сүр хүч ямар айхтар байсан бэ гэдгийг бол бүр ингэ маш дийлгэрэнгүй тэмдэглэж үлдээсэн байна. Төгсгөлд нь монголчууд ба тэдний хүчирхэгчлэлтийн талаар нэг юм хэсэг байна.
За тэгээ энийг уншаад энэ видео маань ер нь бол дуусгар болж байна. Монголчуудын хурдан морд, гинтийн дайралт, цэргийн ур ухаан, айдас төрүүлэх тактик нь тэдний хятад болон Европт айдас хүчсийн бэлэг тэмдэг болгож байв. Чингис хаан нэгэнтээ хүн нэгэн дайснаа ялж түүнийг урдаа хөн морийг нь унаж өмч хөрөнгийг нь булаан авч хайртай хүмүүсийн нүднээс нулимс урсахыг харж эхнэр охтыг нь өвөртөө оруулах шиг илүү баяр гэж үгүй гэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр ер нь бол би буруу санаагүй бол Чингис хаан өөрийнхөө хүүхдүүдтэй хятадыг заавал эзлээрээ уртлыг ерөөсөй орхиж болохгүй шүү гэж хэлжсэн гэж би бол буруу санаагүй бол санаж байна. Тэгээд Хувлаа хаан бол ялчгүй тэрийг биелүүлсэн байх нь 40 жилийн дайны туршид явсаар 1279 онд Сүн улсыг байхгүй болгоод тэгээд хятадыг тэр чигт нь монголчууд эзэлсэн. Гэхдээ Монгол улсын нийслэлийг Бээжин хот руу нүүлгэж тэнд бол ингэж сүр дуйлаантай амьдардаг байсан бодит баримт тэмдэглэлүүд нь ингэж марко болоод үлджээ. За тэгээ өнөөдөр нэг иймэрхүү төх хуваалцлаа. Та таалагдсан гэж найдаж байна. Магадгүй бидний уншаагүй, өөрт чинь мэддэг сонирхолтой баримтууд байх юм бол доотлын коммент хэсэгт үлдээгээрэй. Бас ойлгоогүй хэсгүүд байх юм бол асуулт суугаарай. Хоорондоо бүгдээрээ илэн далангүй ярилцгаая. Тэгээ дараагийн ийм видеогоор Хар Хором хотод зочилсон анхны сайн мэдээ түгээгч Christian хүний тухай уншиж өгөх болно. За тэгээ бүгдээрээ дараагийн видеогоор уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа.